Өнөөдөр та бүхэнд бидний төлөө хүүгсэн сэдвэр эзний үгийг дамжуулахыг хүсэж байна. Исая номын 9-р бүлгийн 6-р ишлэгийг та бүхэнд уншиж өгье, анхааралтай сонсоорой. Исая номын 9-ийн 6. За энэ чинь ингэж хэлсэн. Учир нь бидний төлөө хөвгүүн төрж бидэнд хүү өгөгдсөн аж. Засаглал түүний мөрөн дээр байж түүний нэрийг гайхамшигт зөвлөгч, хүчит бурхан, мөнхийн эцэг, инхийн жонон гэж дууднаа гэж хэлсэн байна. Амен. Түүний нэр бол хүчит бурхан, инхийн жонон, гайхамшигт зөвлөгч, мөнхийн эцэг гэж дууднаа гэж хэлсэн. Тэгээ өнөөдөр бол Христ гэж бидний хувьд хамгийн баяртай өдөр байна гэж харж байгаа. Амен. Христ мэндэлсний баяр бол Христ чи бидний хувьд хамгийн баярлах ёстой. Тэ? Монголчууд бид нар чи өөр нэг баярлах айгу дуртай ард түмэн шүү дээ, тэ? Яаж хийж байгаа найзын төрсөн өдөр ч байсан ивэ болж байгаа баярлцдаг, тэ? Тэгэхээр бид нар бол сайхан баярлах дуртай ард түмэн, ивэ болоод сайхан баярлж байна. Харин Христэд итгэж бидний хувьд бол өнөөдөр заавал баярлах ёстой. Ганцхан ивэлийн урч болгон биш. Ганцхан монголч болгон биш. Дэлхийд даяараа Бурхнаар бүтээгдсэн үндэстэн бүхэн өнөөдөр баярлах ёстой өдөр юм аа. Амен. Учир нь бидний цорын ганц амьд найдар эзэн Есүс Христ өнөөдөр та бидний төлөө мэндэлжээ. Бид бүгдээрээ харанхуйд байсан. Бид бүгдээрээ төөрсөн байсан. Бидэнд ямар ч найдвар байгаагүй. Энэ үгийг сонсоод зарим нэг хүмүүс арайчтэй би ч тийм яхаалцсан байгаагүй штэ гэж бодож магадгүй. Гэтэл яг үнэндээ биднийг Христэс биднийг бүтээх шухнаас булаасан цорын ганц дайсан бол Сатан буюу диавол байсан. Гэм нүгэл бидний нүдийг сохолсон байсан. Бид харанхуйд байсан. Бид төөрсөн байсан. Харин Есүс Христ амьд бурхны хүү, мөнхийн эзэн, инхийн жонон та биднийг аврахын төлөө мэндэлсэн юм аа. Амен. Бидний хувьд бол энэ маш баяр хөөртэй хэрэг. Бидний хувьд бол энэ маш ад завшаантай хэрэг. Учир нь бид түүгээр аврагдах учраас. Гэвч эзэн Есүс Христ энэ дэлхий дээр бие тушаахын тулд бидний нүглийг үүрхийн төлөө мэдсэн гэдгийг бид хизээч мартчихлахгүй. Мэдээж өнөөдөр бид нар баярлах хэрэгтэй. Гэтэ бид баярлахдаа эзэн бидний төлөө ямар их хайраа, ямар их золиосыг, ямар их төвчээрийг өгснийг цөмөрөө иргэн дурсан санах хэрэгтэй юм аа. Амен. Зүгээр л нэг утга учиргүй найрагцсан гэж баярлаж бусад дотны анд нөхц найзуудын хавтгаарсан төрсөн өдөр шиг биш. Харин энэ бол бидний амьдралд байж болох хамгийн утга учиртай, хамгийн баяр хөөртэй чухал өдөр юм шүү гэдгийг та бүхэнд тунхаглахыг хүсэж байна. Амен. Бидний бүтээгч бурхан Израильчуудыг өөрийн ард түмэн болгосон. Эзэн Авраамыг дуудахдаа намайг даг, би чамайг үндэстнүүдэд өрөөл болох болно гэж хэлсэн. Чиний итгэлээр чамд чиний үр удам, чиний үр хүүхдүүд аврагдах болно гэж эзэлсэн. Би чамайг итгэлийн үг болох болно гэж хэлсэн. Өнөөдөр эзэн бурхнаас Авраамд хэлэгдсэн гайхамшигтай амлалт биелэх өдрөө. Амен. Би та бүхэнд 9-ийн 2-р ишлэгийг уншиж өгье. Харанхуйд алхаж яваа ард түмэн их гэрлийг үзв. Үхлийн сүудэрт нутагт суугчдын дээр гэрэл тусваа гэж. Бидний эзэн яг ийхүү бидний амьдралд маш тод гэрэл болон туссан. Бид харанхуй байсан боловч одоо бид гэрэлд байна. Амен. Бид ямар ч найдваргүй байсан боловч одоо бидэнд найдвар байна. Хажууд байгаа найзтай хэлэхгүй юу? Та найдвар дотор байна гэд. Би та бүхэнд эзэн Есүс Христийг гэрчлэн хэлхийг хүсэж. Христ бүхэлдээ бидний төлөө зориулагдсан нэгэн байсан. Амен. Христ аль нэг үндэстний төлөө биш. Аль нэг эрх мэдлтнүүдийн төлөө биш. Харин түүгээр бүтээгдсэн бүх ард түмний төлөө зориулагдсан нэг юм аа. Амен. Түүний төрөлт хүртэл бидний төлөө зориулагдсан. Есүс Христ мэндэлсэн учраас бид өнөөдөр баярлж байгаа. Амен.
дэлхий дээр 33 жил амьдэрсэн түүний амьдрал хүртэл бидний төлөө байсан. Түүний олон гайхамшгууд, түүний хотын хооронд алхаж, өөрийн хайраар бусдыг инэрэн хайрлаж исэн энэ үйлчлэл ч гэсэн бидний төлөө байсан. Түүний үхэлч гэсэн бидний төлөө байсныг бид мартаж болохгүй. Ганцхан төрөлт биш. Ганцхан амьдрал биш. Түүний үхэл нь хүртэл бидний төлөө. Түүний амьдлт хүртэл бидний төлөө байсан юм ах дүүс нараа. Есүс Христ бүхэлдээ бидний төлөө бидэнд зориулагдсан гайхамшигтай амлалтын хүү юм аа. Өнөөдөр хамтдаа Бурхан дотор баярлцгаая гэж та нар уриалж. Хажуудаанаас дэлгэх өнөөдөр баярлах ёстой гэх. Библиэслийг би та бүхэн дахин уншиж өгье. Учир нь бидний төлөө хүүгүүн төрж бидэнд хүү өгөгдсөн аж. Засаглал түүний мөрөн дээр байж түүний нэрийг гайхамшигт зөвлөгч хүчит Бурхан мөнхийн эцэг инхийн жонон гимэн дууднаа гэж хэлсэн. Амен. Энэ хэм бэ? Энэ бол Есүс Христ юм аа. Бидний амьдралыг дүүргэхээр, бидний амьдралыг аврахаар, бидний амьдралыг гэрэлтүүлэхээр ирсэн Бурханы цорын ганц хүү бидний эзэн Есүс Христ юм аа. Тэгээ би та бүхнийгаа уриалж, та бүхнийгаа би Христийн дотор урамшуулан ятгах чинь ах дүүсараа. Өдөр бүр Христээр амьдраарай. Ганцхан Крисмас баярыг тохиолдуулаад өгдөг биш. Өдөр бүр эзний хайрыг санахтаа, Христ бидний төлөө амьдрсныг, одоо ч бидний төлөө бидний дотор байгааг санахтаа та өдөр бүр түүгээр өдөрдүүлэн амьдраарай гэж та бүхнийгээ ятхан уриалж. Тэр Есүс Христэд итгэдэггүй, түүнийг харан хүлээж аваагүй байгаа нэгэн байгаа бол би таныг ятгахыг хүсэж байна. Өнөөдөр эзэн таныг энэ газар дууджээ. Ямар ч найдваргүй, харанхуйд, гим нүгэлтэд боолчлогдсон биднийг Христ эзэн Есүс чөлөөлөхийн тулд, аврахын тулд энэ дэлхий дээр баярт мэдээ болон мэндэлсэн байна. Түүний нэрэнд итгэх хинч мөхгүй, харин мөн хамтаа байх болно. Амен. Халелуя. Цөмөр хамтдаа суудлаасаа босцгоё. Эзэн Есүс Христийн нэрийг хамтдаа дахин магтцгаая. Түүний нэр бол гайхамшигт зөвлөгч, хүчит Бурхан, мөнхийн эцэг, инхийн жонон хэмээн хамтдаа магтцгаая.